Манай улс 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй. Эдгээр иргэнээ төр зөвхөн халамжлах ёстой гэсэн ойлголт бодлогоо шинчилж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуультай болгож байна. Гэхдээ эрх гэдэг бол зөвхөн эрхийн тухай бус цаана ямагт үүрэг хариуцлага цуг явдаг юмаа гэж хуулийн төслийг боловсруулагчид хэллээ. Энэ залууг Ойдов гэдэг. Ойдов Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. Бас Швейцарын Цюрихийн их сургуулийг олон улсын бизнесийн чиглэлээр төгсжээ. Одоо тэрээр өөртөө адилхан бэрхшээлтэй хүмүүс зориулсан тоног төхөөрөмж, тэрэгэнцэр зэргийг худалдаалдаг ректус гэдэг дэлгүүртэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн зүгээр л гэртээ суугаад аав ээж асран хамгаалагчдаараа харуулад суудаггүй маа гэдгийг Ойдов амьдралаараа баталсан. Төр зэсэг бол боломж олгогч. Бусдаар бол асуудлыг шийдвэрлэгч биш. Асуудлыг шийдвэрлэгч нь харин хүн өөрөө. Тэгэхээр их сургууль өөрөө жишээ нь налуу замтай, лифттэй багш нар нь бэлтгэгдсэн болоод гэх юм бол би тэнцээч сураад хангалттай өндөр боловсрол эзэмшиж аваад тэгээ би өөрийнхөө санхүүжилтийг өөрийнхөө ар гэрийн амьдралыг би өөрөө шийдэх ёстой болчих байхгүй. Ойдын хэлж байгаагаар төр зүгээр л тэдэнд бусдын адил амьдрах боломжийг олгох хэрэгтэй. Уг нь манай улсын аж ахуй нэгж байгууллага бүр нэгээс дошгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг заавал ажлын байраар хангах хуультай. Гэхдээ хэрэгждэггүй. Яагад гэвэл үүнтэйгээ зэрэгцээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ боловсрч, сурч мэдэх орчныг нь бүрдүүлээг учраас хэрэгжээгүй. Хамгийн гол нь Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгуурлалгүй сурч боловсроход нь тус дэм үзүүлэх ёстой гэж Ойдов үзэж байна. Ирэх намрын чуулганаар өргөн барих гэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулиарч энэ үзэл баримтлалыг тусгажээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх чөлөөг альва ялгарлаггүйгээр бүрэн дүүрэн илүүлэх, за төрийн бас хувийн хөгжлийн байгууллагуудын эрх үүрэг оролцоог зохицуулсан ийм хууль болон гарсан байна. Америкийн нэгдсэн улс одоогоос 25 жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуультай болжээ. Ер нь бусад хуулиудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх хамгааллыг тусгаснаас тусдаа хуультай болох нь ямар давуу тал авчирдгийг Ойдов судлаад иржээ. Нэг үгээр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндсэн хууль. Америкийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хууль дээр нэгдсэн тэр хууль дээр үндэслээд хин нэгнийг ямар нэгэн болохгүй байгаа зүйл юм бол шүүхээр шийдвэрлэм, хуулийнхаа заалтуудаараа шийдвэрлээд асуудлаа шийдвэрлээд явж чадж байгаа. Монголд болохоор илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг нийгмийн хамгаалалт гэдэг талаас харж байгаа. Өөрөөр хэлбэл халамж хүлээн авагч гэдэг талаас харж байгаа. Учраас нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрсдөө ч гэсэн бас тэгж асуудлаа зоригтойгоор шийдэх нь жоох их удаан байна. Хөгжлийн бэрхшээлгүй хүмүүсийн эрх яг л ижил тэгш байх ёстой. Гэхдээ нийгэм тэдний оролцоо хүлээх үргэнч адилхан байх учиртай. Үүний тулд хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хүндэтгэж ухамсарлах нь хөгжлийн бас нэг шат юм а.